Цаано та бүгдээ энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Намайг Шатрхуу гэдэг. Би Европ сертификаттай хүний амьтны гэр орны энергээр ангаагч хүнийг одоо бүх төвшөнд нь ангаадаг махан бие, бодлын бие, сэтгэл санааны бие, цаашлаад энерги, сүнсийг цааш нь явуулж өгөх, янз бүрийн сөрөг бисүүдийг цааш нь явуулж өгөх гэх мэтчлэн маш олон төрлийн энергийн анаалтуудыг хийж өгдөг зохиолч ментор хүн байгаа. За өнөөдөр бас нэг сонирхолтой зүйлийн талаар ярихыг хүсэж байна. Өмнө нь миний оруулсан одоо ET UFO харь гаргийнхны талаарх оруулсан бичлэг байгаа. За энэ бичлэгийг орсны дараахан 2 хоногийн дараа Америкийн одоо Батлан хамгаалахын яам дайны одоо салбар гэдэг энэ байгууллага маань өөрийнхөө одоо вебсайтн дээр бүр officially одоо харь гаргихны талаарх одоо тэдний одоо нисэж байгаа нисдэг тагууд болоод өөр янз бүрийн материалуудыг баримтуудыг тавьж ил гаргасан байгаа. Маш сонирхолтой энэ бичлэгийг хийгээд удаачгүй байж итэл нотолгоо нь гараад ирсэн. Та нарт эс хэллөө. Та нар маань энэ 2 хоногийн дотор ч юм уу те энэ хугацаанд өөрсдөө бэлдэж амживөө бэлдэж одоо байна уу? Тийм ээ. За яагаад гэх юм бол энэ талаарх мэдлэг мэдээллүүд те маш их ил гарч эхлэх болно. За мэдэж яригдах төр өмнөх бичлэгнээр хэлсэнчлэн одоо бид нар чинь харийнхантай уулзаж эхлэх одоо цаг маань ойртоод байгаа болохоор та нарыгаа одоо энэ байдлаа бэлдээрэй гэж хэлсэн байгаа. Тийм ээ. За тийм болохоор энэ талаараас та нартаа дэлгэрүүлж бас зөвлөгөө өгөхийг хүсэж байна. Би бас өөрийнхөө одоо харийнхантай холбогддог тэдрээс бас мэдээлэл авдаг ч юм уу те. За тэгээд учирсан түүхээсээ бас хуваалцъя гэж бодож байгаа. Хэд удаа ерөнхийдөө бол би одоо яг физикал биеэрээ биш юм а гэхэд бол энергийн төвшөнд холбогдож байсан. За тэгээ сүүлд бол би сар гарангийн өмнө бол бясалгалаар бас холбогдсон байгаа. Бясалгал хийж нартай холбогдох шаардлага хүсэл төрөөд байсан болохоор бясалгал хийгээд за ET буюу тийм ээ UFO энэ харийнхнууд маань болоод мэдээж хэрэг яг хүн төрлөختөн шиг болол сайн болоод эрг гэд хоёр одоо талынхан байгаад байгаа шүү дээ тийм ээ. Тийм болохоор бүх ET-нууд бол сайн биш, бүх одоо харь гаргийнхнууд бол сөрөг биш байгаа шүү. За тэгээд эрг одоо харийнхнууд маань бол маш өндөр хэмжээсүүдэд байдаг одоо харийнхнууд байгаа хгүй юу. За тэгээд тэднэртэй холбогдохын тулд бол бидний өөрсдийн ухамсар болоод энергийн түвшин бас тэднэртэй ойр тууц хэмжээнд өндөр байх шаардлагатай байдаг байгаа. За тэгээд би сүүлд хийсэн бясалгалаараа тэднэртэй холбогдсон. Ер нь бол ингээ бясалгалд ороо сууж байхдаа намайг маш олон харийнхнууд тойроод ингээд байсан. Холбогдох юм хүсэлтэй байсан. Тэгээ бүр би тэдрийг ингээ өөрийнхөө би энэ дээр хүртэл ингээ зөөлөх ингээ намайг хүрж байгаа, тэ ингээ илж байгаа гэдэг мэдрэмжийг бол тэр үед авсан ганцхан тэр үед ч биш. Одоо ч гэсэн би авдаг. За тэгээд энэ энергиудтай холбогдоод яасан чи ингээ надад өөрсдөө харгалаад ингээ ийм олон төрлийн харийнхнууд байна гэд одоо тэд нар чинь бол бодлын хэмжээнд телепатик үеэр холбогддог байхгүй юу. Тийм болохоор бодлоор мэдээж хэрэг надтай холбогдсон бас өөрсдийнхөө байгаа байдлыг надад харуулдаг. Одоо сешн хийж явах ч тэр одоо тэд нартай холбогдоход ч тэр ерөнхийдөө өөрсдийнхөө дүр төрхийг харуулахыг хүсэх юм бол надад зураглалаар ингээд харуулдаг байхгүй юу. За тэгээд тэр үед ороод маш өндөр хэмжээстэй байжсэн болохоор намайг бүр ингээд өндөр хэмжээс рүү авч явах гэдсэн болохоор би бүр ингээд бүрэн транс дараад унших гэдсэн. Тийм болохоор өөрийнхөө би нэг ухамсараа авч үлдэхийг хүсэж байсан болохоор тэр стейтэд бол би удаан байж чадаагүй. Бүр удах юм бол намайг бүр ингээд одоо нөгөө нэг шаманууд ч нөгөө нэг заримдаа нөгөө яг тасраад ундаг штэ тий яг тиймэрхүү байдал руу орох гэдсэн байхгүй юу. Тэгж би ерөнхийд бол тэдний ингээд мэдэрч байсан. За ганцхан бол тэр удаач биш. Өмнө нь ч гэсэн би зүүдэр маань бол надтаас холбогдчихсон. Тэр 2 удаа би бас айгуу тийм тод зүүдэлжсэн. Тэрийг бас хандаг. Нэг нь болохоор яг манай гариг мөн үү эсвэл арай өөр гариг байж магадгүй. Тэгсэн хэрнээсээ яг амьдралынх нь одоо байр байдал нь манай энэ хүн төрөлхтнийхэнтэй төстэй дөө.
Гэхдээ би яг манай гариг дээр байсан гэж хэлэхэд бас өөр байгаа байхгүй юу? Тэгсэн чинь харин юу яасан? Ингээд би өөрхөн гэртээ байж байгаа байхгүй. Тэгээд манай байшинг тойроод ингээд өчнөө уулаа өөр байшингууд байгаа. Тэгээд ингээд би цанхаараа харсан чинь ингээд хар гаригийн онгоц ирж байгаа байхгүй бууж байгаа. Тэгээд би за хар гарийнхан бууж байгаа юм байна да гэж бодоод хин нэгэн дээр зочирж байгаа юм байлгүй ч гэж бод тээ. Яг би тэр ч одоо өөр нэг өөрийнхөө хувилбар дээр өөр гариг дээр амьдарч байгаа гэдгээ тэр үед чинь би яг өөр ингээд яг тэр хэмжээст ороод өөрийгөө яг энгийн амьдралаараа амьдарч байгаа гэдэг одоо өөрийнхөө нэг өөр вершнд орчиж байгаа байхгүй. Тэгсэн чинь цохороо би хараад за тэр харийнхнууд ирж байгаа юм байна гэж бодчихсон чинь над дээр биш ах гэж би бодсон байхгүй. Тэгсэн чинь нөгөөдөл чи маш олон байшингууд байсан чинь намайг сонгоод манай байшинг сонгоод ингээд ирж байгаа байхгүй. Тэгээд ингээд холбогдох гээд ингээд нэг тийм зүуд байсан. Ирээд ингээд янз бүрийн уулзалт молот ч юм уу юм зохион байгуулад ингээд дуусчихсан. За тэгээд бас нэг өөр хэсэг байдаг. Зүуд нь болохоор ингээд маш олон хүмүүсүүдийг харийнхаа ингээд нэг олзолчихсан. Ингээд доош нь ингээд өвдгийн сөхрүүлээд ингээд суулгачихсан. Бүгд ингээд доошоо толгоогоо хараад ингээд суучихсан. Тэгээд маш олон хүмүүсүүд энд ингээд сууж байгаа штэ. Тэгсэн чинь тэр дундаас намайг сонгоод тэр харийнхнуудаа ингээд аваа явж байгаа байхгүй юу? Би ингээ гар мараа хөдөлчихсэн. Тэгээ яагаад намайг сонгосон бэ гэсэн чинь би болохоор нэг юм телепатик ч юм уу те ингээд одоо бодлын хэмжээнд холбогдож чаддаг миний одоо зүүн сав мэдрэмж өндөр болохоор тэд нар зориуд намайг тэр хүмүүсүүдээс сонгож авч одоо ингээд мэдээлэл авах гэж байгаа ч юм уу те тийм байдлаар ингээд барьж аваа явж гин гэдэг нэг тийм зүүдэлж байсан. За зүүдүүд маань бол тэр бол им хиймэл зүйлүүд ерөөсөө биш байдаг байгаа да. Бид нар зүүд чинь бол өөр dimension, өөр хэмжээсүүдээр бид нар аялдаг аахгүй зүүдэрээ. Тэгэхээр бид нар чинь бол нэг үед бол маш олон амьдралаар амьдарч байдаг. Өөр гаригуудаар, өөр хэмжээсүүдэд, өөр цаг үеүүдэд амьдарч байдаг. Тэгээ яг унтаад бидний дээд бие чинь бие орхингуудаа өөрийнхөө одоо амьдралуудаар аялаж явдаг аахгүй. Тэгээ бид нар яг тэр аялж байх үеүүдтэй зарим амьдралуудаа сандаг байгаа. Тийм болохоор би ингэж хоёр өөрийнхөө одоо өөр харийнхнуудтай учирч исэн амьдралуудынхаа зүүдүүдийг одоо тэр туршлагуудаа би сансан байхгүй сэрээд би санжсан. За тэгээд 2 жилийн өмнө би бас ерөөхдөө энэ итинууд чинь бас одоо маш өндөр энергийн итинууд юм уу те харийнхнууд бол бас хүнтэй уулзахаас өмнө зөвшөөрөл авдаг. Тухайн хүнийг бэлэн болцсон байгаа эсгийг нь ухамсарын түвшин, энергийн түвшин бэлэн байгааг нь шалгаад угаасаа нөгөө маань өөрөө би уулзахыг хүсэж байна, учрахыг хүсэж байна гэдэг зөвшөөрлөө нөх юм бол тэд нар бага-багаар холбогддог байхгүй айлахгүй тулд. За тэгээд сөрөг хар гаргийнхнууд бол хүний нөгөө нэг энергиэс хулгаалах те хүнийг өөрийнхөө боол болгох гэдэг болохоор янз бүрийн айцын энергиэр хуурч мэхлэж тэгээ ингээд сөрөг талын харийнхнуудтай учирсан хүмүүсүүд бол маш их айцыг мэдэрдэг байгаа. Өндөр хэмжээсийн харийнхнуудтай учрах юм бол тэд нар бол маш их тайвшрлын энергитэй маш их хайрын тийм гоё ингээд өөр энергитэй байдаг аахгүй эерэг мэдрэмжийг хүмүүсүүдэд өгдөг. Тэгээ яг хүний нөгөө нэг бэлэн байгаагүй байдалтай тэгээд ухамсарын түвшин доор байгаагаас болоод хүн нөгөө нэг энэ нөгөө 3D хэмжээсийнхаа одоо ихтгэл үнэмшлэр те бүх хар гаргийнхнуудад бол амар тэднээс айж ах хэрэгтэй гэсэн нэг тийм ихтгэл үнэмшилтэй байдаг болохоор эерэг байсан ч гэсэн тэдрийг харахаар айгаад ундаг ч юм уу тийм ээ. Ийм тохиолдлууд бас их илэрдэг. Тэгээд би одоо 2 жилээс ч юм уу эхлээд ерөнхийдөө ингээл яг бүр физикэд биеэрээ уулзахтаа ингээд бэлдэж эхэлсэн байхгүй юу. Тэгээ 2 жилийн өмнө би пошт далайн хэрэг дээр амьдарч байхдаа би тэр ингээд зөвшөөрөл бодлоо ингээд илгээч гисэн байсан байхгүй. Тэгээд тэр би далайн хэрэг дээр амьдардаг тэн дээр айгуу гоё юм клиф моттой тийм гоё газар байсан байхгүй. Тэгээ би тэр орой олго ингээд шахуу унтахаас өмнө ч юм уу те ингээд нар жарахаас өмнө гоё ингээд далайн хэрэгээр алхах дуртай. Тэр клифийн хэсэг мэсгээр явах айгуу дуртайхгүй айгуу үзэсгэлэнтэй гоё газар болохоор тэгээд нэг орой би 6 цагийн үед нар жарахаас өмнө тэр аваар гоё алхмаар санагдаад тэгээ ингээ алхаад яваад орсон чи харин хүн амт нэг байдаггүй би тэгэхээр за гайг байх гэд
Ерөнхийдөө бол надад нэг тийм айц мэд байхгүй юм чинь. Тэгээд яваад ингээд яасан чинь нар жарах нэлээд төвчгсөн. Хүмүүсүүдээс жоохон ингээд нэг яг хүмүүсүүдийн байрлал газарсан жоохон холдчихсон. Тэгээ бүр очиргүй тийм зэрлэг газар болоод биш шүү дээ. Одоо маш хол ч юм уу тийм биш. Тэгээ ингээд би сайхан гоё ингээд далайн хэрэг дээр нэг гоё тийм том чулуу олчихсан. Тэр дээрээ суугаад далайн хэрэг хараад ингээд бүр ямар гоёг ингээд бишрээл тайвшраал ингээд гоё байгальтайгаа нэгдээд ингээд сууж исэн баггүй. Тэгсэн чинь арай гівгэнт ингээд хойно чимээ гарахгүй юу илээ гэж ингээд харсан чаа. Одоо нөгөө юу ээж идэх юм? За тэр нэр нь алга болчлоо шүү. Юу лэм? Зэрлэг гахаа. 3 зэрлэг гахаа ээж тий. 2 жижигхэн, нэг нь ээжтэйг. Гурлаа ингээд хог хуцаа юм хоол идцээ ингээд ухаад ингээд нөгөө гурав чинь зогсож тий. Яг миний хойно биш, жоохон цаахан. Тэгээ би чинь юу илээ нөгөө зэрлэг гахаанууд чи хүнлүү дайрдаг, мардаг, тэ мөрөг зүргдэг энэтрэ гэсэн тийм ихтгэл өмшөлтэй. Гэмэд тэрийгээ санангата бүр ингээд шууд айц тавчиж байгаа юм чам. Тэгэл миний бүр нөгөө зүрх чинь бүр ингээд амар хүчтэй дээсээ би чинь тэр үед гайг ганцаархнаа өөр хүмүүсүүд байхгүй иргэн тойронд. Тэгээд миний чинь бүр ингээд бүр сүүлдээ ингээд байжсэн чинь өвдөг хүртэл сүүлдрэгээс салгалж эхлэв. Яана одоо энэ 3 намайг харчих юм бол ээж нь одоо бүр надад зайрч марих юм даа. Би бараг дуусаа юм байна. Одоо тэр үед нь тэх юм бол одоо бүр ус руу гүйж явж морхоос гэ бүр янз бүр юм бодож мадаа. Ингээ айцтай суужсэн чи гівгэнд бодол орж ирж байгаа байхгүй юу? Тайвшраа. Энэ амьтад чинь бол хүний энергийг мэдэрдэг штэ. Тэгээд өөрийгөө хамгаалтынхаа энергийг дав. Нэгт, хоёрт айцтай энерги рүүгээ явж орш болохгүй. Өөрийгөө тайвшруул. Тэгээд би өөрийгөө баг ингээл тайвшруулж эхэлж байгаа байхгүй. Тэгээд ингээс өөрийгөө ингээл тайвшруулах яг тухайн үед бол бас л ингээл тайвшруулъя гэжсэн ч гэсэн ингээл шууд тайвширч өгөхгүй штэ. Ингээл бас л сандралтын айцын байдалтай байж байгаа. Тэгээд нөгөө 3 чинь бушуухан шиг цаашаа яваад өчөөсөө гэл ингээл гордоод сууж байгаа штэ. Тэгээл ингээд байжсэн чинь нөгөө ээж нь намайг харж ийна. Намайг харснаа. Хэсэг хугацаанд харж гарч ирсэн аа. Цаашаа ингээд 2 хүүхдээ аваа явчтыг. Тэгэл би ёо гэл ингээл нөгөө 3 чинь тэгээ ингээд хэсэг байжсэн чинь жоохон цаашаа явжсэн чинь аав нь цаанаас нь дөрөвдөх одоо 2 дахь том одоо тэр зэрлэг гахач нь байгаа хгүй юу. Тэр ээжээс хамаагүй том биетэй. Тэгээ би ойлгосон байхгүй бас тэр чинь нөгөө тэр аав намайг хойноос ажиглаад ижсэн бэлээ. Хэрвээ намайг муу юм хийх гээд тэр гуравттай үйлдэл хийх юм бол аав нь хүүхдүүдэд хамгаална, гэр бүлээ хамгаална, хойноос намайг дайрах гэжсэн байгаа байхгүй юу. Тэгтэл намайг юу ч хийгээгүй, муу юм хийгээгүй болохоор шууд гэр бүлтэйгээ нэгдээд ингээд цаашаа яваад очиж байгаа байхгүй юу. Тэгээ энэ болохоор юуг бас илэрхийлж байгаа нөхөр нөгөө энергийн байдалтай шууд холбоотой. Тэд нар өөрсдөд нь ямар нэгэн аюул хийх гээгүй занал одоо учруулах гайгүй байна гэдгийг тэр нар маань энергээр мэдэрчж штэ. Намайг одоо тийм аюултай хүн биш гэдгийг мэдчихсэн болохоор тэд нар маань ингээд цаашаа тавшраад ингээд яваад очиж байгаа байхгүй. Тэгээ энэ маань болохоор бас нэг юм бэлтгэл болсон байхгүй миний хувьд. Бид нар ET-тэй уулзах юм бол бас л яг л энэ шиг мэдрэмж аавна. Тэ ингээ бүр өмнө хизээж харж байгаагаа амтнтайгаа ч юм уу те учирж байгаа юм шиг те одоо зүйлтэй учирна штэ. Тийм болохоор бид нар ингээл шууд айцтай автаал ингээл те өөрийнхөө айц мацыг ингээ зогсолж чадахгүй хүмүүсүүд байх юм бол тэгээ шууд янз бүрийн үйлдэл хийгээд те хэрвээ би ингээ янз бүрийн үйлдэл хийгээд нөгөө одоо амтнт руу юм шиддэг ч юм уу те ингээд архирдаг ч юм уу ингээд сонин үйлдэл мөл гаргаад хашгирч машгирах юм бол нөгөө амтнт чинь өөрсдөө бас айгаад шууд дайралтай хамгаалтынхаа энерги рүү явж ороод дайралтай ижиглэн штэ. Би тэгээгүй харин чив чимээгүй ингээд өөрийгөө тавшруулаад суугаад ингээд гайгүй шүү майгүй шүү те тавшир мавшир гэдэг өөрийнхөө хамгаалтын энерги авчаад нөгөөдөл рүү чинь бас бодлынхаа хэмжээ бодлынхаа биеэр бас те 50 шүү би танарт ямар нэг муу юм хийхгүй шүү намайг 50 орхичороо гэсэн ингээд имруудаа хийнгүүт нөгөөдөл чинь тэр миний энерги хүлээж аваа сонсонгуудаа тэгэл нөгөөдөл чинь мэдрээл ингээд цаашаа яваад очиж байгаа байхгүй юу. Тэрнтэй яг адилхан ET-нүүд бас тэгж ажиллах болно.
Тийм болохоор та нар бас нэг айхтар айц автаадах шаардлага байхгүй. Одоо ингээ итийн үд чинь ирж байгаа юм болохоор одоо тий яана одоо манай гэрт гівгинт орж ирээд надад муу юм хийчихвэ мэйчихвэ гэсэн тийм байхгүй. Өндөр хэмжээний итинүүд ийшээ орж ирэх гэдэг байгаа байхгүй харийнхнууд. Тийм болохоор тэд нар маань бол ингээд бидний энергийг мэдчихэдэг энэ хүн бэлэн болоог байх юм бол ойртож болохгүй эднэртэй холбогдож болохгүй гэдгийг мэдчихэдэг болохоор ямар нэгэн тийм уулзах одоо тийм үйл ажиллагааг авахгүй болохоор энэ зүйлүүдээс нэг айх шаардлага байхгүй. За хэрвээ учрлаа гэж бодоход болвол өөрийгөө тайвшруулах хэрэгтэй. Тэгээ өөрийгөө одоо хинбэ гэдгийг мэдчих хэвээр байхгүй юу хүн чинь болвол тэгээд өөрийнхөө эрх мэрхээ мэдчих хэвээр. Ямар эрхтэй байдаг вэ гэхээр ямар ч одоо сөрөг бийсч бай, итинүүдч бай, хүний өөрсдийн зөвшөөрлгүйгээр тухайд юу ч хийж болдоггүй байгаа даа. Тийм болохоор хэрвээ тэр хүмүүс одоо итинүүтэй уулзах юм бол би та нартай холбогдохыг хүсэхгүй байна. Надаас явж өг гэдгээ хэлэх хэрэгтэй байхгүй юу? Явуулахыг хүсэх юм бол. Тэнгүүд эн чинь нөгөө нэг universe-ийн хууль байдэ. Хүний зөвшөөрлгүйгээр одоо холбогдож юм хийж болохгүй гэдэг хууль байдаг байхгүй юу? Даанч энэ хуулийг нөгөө нэг манипуляц хийчдэг болохоор хүмүүсд хуртагдаад тэр нөгөө хурталд нь автагдаад өөрсдөд нь буруу юм хийхийг зөвшөөрөөд яваад байдаг байхгүй юу? Тийм болохоор хэрвээ та нар маань хүссэн ч бай хүсээгүй ч бай өөрийнхөө зөвшөөрлийг өгөх ёстой. Тиймэрхүү итинүүдтэй хэрвээ уулзах юм бол шүү дээ. Би айж ин тэ та нараас айж ин би бэлэн биш байна. Намайг 50 орхиорой гэдэг ч юм уу. Тэ? Ингүү цаадулчин болоод эерэг талах юм чи угаасаа өөрөө чинь сонголтыг шийдвэрээ хүндлээ цаашаа ингээд яваад өөрт чинь амар амгалан тайван байдлыг өгдөг байгаа. А хэрвээ үнэхээр бэлэн болчихсон сонирхоод байгаа уулзмаар байгаа хүмүүсүүд байх юм бол одооноос санаагаа одоо зөвшөөрлөө өгчих хэрэгтэй. Би бол ингээд та нартай уулзмаар байгаа шүү те. Миний зүүдэр ч юм уу те надтай энергийн түвшинд ч юм уу надтай зөөлхөн ингээд одоо холбогдох байдлаар холбогдож болно. Скул бол одоо би ерөнхийдөө ингээд бүр физикал түвшинд хүртэл ингээд уулзах бэлтгэлтэй байгаад байгаа болохоор бас надтай ингээд те зөв цагтаа зөв газар ингээд надтай уулзаарай. Тэрэн чинь би нээлттэй байгаа шүү гэд ингээд хэлэх юм бол учрах ёстой цагтаа та учрах болно. Тийм болохоор өнөөдөр та бүгдээ бас тийм энэ юу бас мэдээлэл хэрэг болж магадгүй гэж бодлоо. Энэ талаарх мэдээллийг хуваалцахыг бол надтай бас дээрээс хойш хилээдсэн байхгүй. Тэгээ би бас ажилтаа байсан болохоор бичлэгүүдээ хийж чадахгүй байж байгаад өнгөрсөн 7 хоногт оруулсан чинь оруулсныхаа дараахан өдөр нь баримтууд ингээд цацагдаад эхэлж байгаа байхгүй. Тэгээ яаж би эдрийг мэдээд байна гэхлээр би өндөр хэмжээсүүдээс мэдээлэл авдаг байхгүй юу? Би түүнээс бодвол одоо тийм Америкийн засгийн газруудтай холбоо одоо хамтарч ажилладаг юм биш шүү дээ. Би бичлэгээ хийчихье. Та нар тэгээ сүүлд нь нотлохоор задлаарай. гэдэг зүйл биш шүү дээ. Тийм болохоор би энэ мэдээллийг оруулсны дараа нотлохоо нь ингээд вебсайт дээр тавигдсан байгаа байхгүй юу? Та нар маань өөрсдөө хүсэх юм бол тэр вебсайт руу нөрөөд бас тэр бичлэгүүд энтертэй танилцаж болно. Энэ талаарх ярьсан одоо гадаад хүний би бичлэгийг богинохон бичлэгийг шортстай хийчихсэн байгаа. Хариухнуудын талаарх одоо баримт гээд тэрийг маань та нараас олж унсах юм бол тэр вебсайт нь тэн дээр бас байгаа. За тийм болохоор та нар маань одооноос эхлээд те өөрсдийнхөө ихтгэл үнэмшилтэй ажиллана, айцтайгаа ажиллана, айцаа контролдож сурах хэрэгтэй тийм ээ. Өөрсдийнхөө ухамсарыг тэлэх хэрэгтэй. Сая 5 сарын 12-нд 19 цагт миний онлайн курс маань эхэлсэн байгаа. Та нар маань хүсэх юм бол одоо ч гэсэн оройтойгоо хамт тэр сургалтандаа бас суух боломжтой. Тэр сургалтууд маань болохоор онлайнаар явагддаг. Бүх хичээлүүд маань бичигдчихдэг болох дээр одоо тухайн үеийнхээ өдрөө хичээлдээ сууж чадахгүй байх юм бол хичээлээ сургалтаа хизээч нөхөж үзэх боломжтой, бүр давтан ч үзэх боломжтой. Тэр сургалтаар энэ мэдлгүүдийг өгөхөөс гадна бас бэлтгэл хийж өгдөг болохоор бэлтгэлийн ангаалтын өөрөөсөө холбогдох сүнсээ дээд биеэ мэдрэх те сүн сонгоо мэдрэх дотоод дуу хоолойгоо мэдрэх гээд ингээд маш олон түвшинд нь би энэ мэдлгүүдийг олгож өгч ангаалтыг хийж өгдөг ийм гайхалтай сургалтыг бас хөтлөн явуулдаг. Энд одоо заагддаг бүх одоо мэдлгүүдийг би бол өндөр хэмжээсүүдтэй хамтарч ажилладаг болохоор тэдрээс мэдээлүүд татаж хүмүүсүүдэд яг группийн маань хүмүүсүүдэд ямар мэдээлэл хэрэгтэй байна гэдгийг ингээд мэдрээд тэр мэдээлүүдтэй мэдлгүүдтэй нь хуваалцдаг байгаа. Энэ сургалт маань болохоор 5 дахь шатны
сая эхэлсэн байгаа. Өмнө нь 4 сар 4 шатны эхэлсэн байгаа. Тэр шатууд маань бол анхан шатн байсан байгаа. Энэ мэдлгүүдийг ер нь бол би өөрийнхөө сургалтаараа анхан шатнаас нь эхлүүлээд гүнзгий төвшөнд олгох хүсэлтэй байгаа даа. Яагаад гэх юм бол энэ талаарх мэдлэг маш их байгаа юм шиг мөртлөөсөн маш чухал зүйлүүд нь маш ховор байгаа даа. Энэ талаарх мэдлэгийг заадаг багш нар гүр өнүүд маш ховор байдаг. Тийм болохоор энийг би одоо хүмүүсүүдэд заах хүсэлтэй байгаа болохоор ингээд анхан шатнаас нь цэгцтэйгээр явж байгаа. Тийм болохоор та нар маань бас энэ 5 сарынхаа сургалтын дээр лайваар холбогдоод асуулт асуух хүсэлтэй байх юм бол асуултаа асуугаад ингээд би бас нэмэлт материалуудыг одоо хуваалцдаг болохоор ингээд тэр материалуудаа бас нэмэлтээр танилцаад ингээд мэдлгүүд нь маш гүнзгий төвшөнд хурдан явагдаж өгдөг байгаа. За тэг өмнөх саруудын шатнуудын сургалтууд маань бас бичигдээд хадгалагдсан байгаа болохоор та нар маань бас нөхөж үзээд бүх зүйлүүд нь анхан шатнаас нь суйртаагаар нэгээд олж авах боломжтой. Тэр сургалтуудаар би маш олон зүйлүүдийг өнгөний хүч, авианы хүчнүүдийн талаар, герцийн талаар зааж өгдөг. Ямар бүтээгдэхүүнүүд одоо хүний 3 дахь мэлмийг хаагаад идгийг, яаж эрүүл одоо өөрийнхөө биеийг хордуулдаг, нүдийг одоо 3 дахь мэлмигээ хаадаггүй одоо эрүүл бүтээгдэхүүнүүдийг шүдний оог ч юм уу хийх үү гэрийн аргаар, энгийн аргаар, амархан аргаар хийж болох уу гэдэг ийм нарийн хэрэгтэй одоо зүйлүүдийг би сургалтуудаараа заадаг. Тийм болохоор та нарыгаа бас энэ сургалтандаа урьж байна. Тэгээс бичлэгийг маань subscribe хийгээг байх юм бол хийгээрэй. Учир нь энэ сувгаар та нарт маш хэрэгтэй энерги, даалт ертөнц, өөртөө холбогдох, өөртөө ангааж сурах. Тэгээ ингээд хувь хүний хөгжил болоод энэ сүнслэг оршихуйн талаарх одоо маш нарийн хэрэгтэй мэдээллүүд мэдлгүүд хуваалцдаг болохоор та нар маань яг одоо subscribe хийгээд хэрэгтэй хүмүүстэй share хийгээрэй, лайкын дараарай. Бас комент бичиж явуулж энэ бичлэгийг маань улам олон хүмүүсүүдэд төрөгтөн өөрөөсөө бас хувь нэмэр оруулахыг та нараасаа хүсэж байна. Тэгээ бичлэгийг маань энэ хүртлүүлсэн та нартай маш их баярлалаа. Ийм гайхалтай сайхан газраасаа та бүгдтэй хайрын гэрлийн энерги явуулъя. Тэгээд удахгүй дараагийнхаа бичлэгээр уулзъя. Баяртай.